гэрлээ гэдэг нь манай охины нэр юм байгаа. Тэгээд би бүр багасаа л мэдгүй яад ч юм. Миний нэр бол яг өөрөөмөө нэр Монголд ганцхан байдаг нэр байдаг. Улсын бүртгэлд одоо Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг нэр байдаг. Тэгээд одоо яг зөвхөн сонирхуулаад хөгжилтэйгээр хэлэхэд Ирэний ингээ иммиграшн дээр нөгөө нэг хятад талын хүмүүс минь нэрлэх гэж бүрстэй илгийг авдаг. Тэгэхээр нилийн урт тэгээд хэцүү нэр болох гэдэг нь тодорхой байгаад тэгээд нөгөө гэрлээ гэж багасаа ийм нэрэнд дуртайсан яагаад гэдэг юм мэдэхгүй. Тэгээд би охинтой болол гэрлээ гэдэг нэр өгнө гэсээр агаал тэгээд охин төрсөн. Тэгээд охиндоо гэрлээ гэдэг нэр өгсөн. 2010 онд анх Facebook хаяг нээлттэй охиныхоо нэрээр Гэрлээ Баатар гэдэг нийцэн ингээд байж байгаад тэгээд 17 онд радиод ажилд ороод тэгээд яг намайг эфирт орох болсон чинь яг одоо студид хөтлөгч тэр ажиллаж гэн гэдэг өөрийнхөө нэр хэлсэн. Арай л урт сонсогдоод тэгээ манай найруулагч тэгээд продюсер эднэр нэр чинь арай л урттаад байна. Эфирийн нэртэй болох уу гэд. Тэгэл би тэгвэл Facebook хаягийнхаа нэрээр гэрлээ олчихъя. Тэгээ одоо ингээд 17 оноос хойш радиод эфирийн нэр маань гэрлээ болсон. Тэгээд миний яг жинхэнэ нэрийг бол манай 10 жилийнхэн оюутны ангийнхан тэгээд мэдээж гэр бүл ойр дотны юм маань хүмүүс мэддэг. Тэгээд одоо яг эфирт бол гэрлээ гэдэг охиныхоо нэрээр явж байгаа да. Тэгээд нэг ийм л сонинд хүүхдтэй нэртэй хүн байна. Нэрийг хэлэхгүй юу? Тэгэл яа тэ иргэний бүртгэл дээрээс Монгол эд ганцхан нэр гээд бүр сонирхож ивэл хайнад. Яг нөгөө хүмүүс ингэдэг штэ эцэг эхээс олгосон одоо нэрээрээ ингээд дуудуулж явах юм бол бүтэн нэрээрээ дуудуулж явах юм бол одоо мөр бүтэн нэр бүтэн явнаа л гэж тэгдэг. Яг мэдээж миний бүх албан ёсны бичиг баримт цаас одоо хөдөлмөрийн гэрээч гэдэг юм уу те бүх юм дээр яг өөрийн маань нэр байдаг. Манай ажлынхан бас угаасаа мэднэ. Гэхдээ мэдгүй нэг мэдсэн чинь би одоо 5 жил ингээд сонсогч тэр тэгээ ажлынхан маань тэр гэрлээ гэл тэгээд ер нь гэрлээ гэдэг нэрэндээ өөрөө багасаа дуртай ясны хэлэхүү тассан байлээ. Гэхдээ би нэг айхтар сүсэгтэй хүн биш болохоор нөх айхтар одоо яана би өөрийнхөө яг жинхэнэ нэрээр дуудуулахгүй өөр нэрээр дуудуулаад ингээд яваад байна ч гэдэг юм уу тэрэнд нэг санаа зовдгүй шүү. Манай аав ч ингээл багаас л 10 жилийн сургуулийн маань захирал байсан, оюутан болоод очсон, их сургуулийн маань бас гүйцэтгэх захирал болоод очсон. Тэгээд байнга л Баатар захирлын охин, Баатар агшаа охин гэдэг нэр насан турш маань ингээд дагаж явсан болохоор өөрийнхөө нэр төрөөс илүү ааваараа нөгөө овгуулж байгаа те Баатар агшаа охин, Баатар захирлын охин гэдэг утгаараа аавынхаа нэр төрийг одоо сэвтээгч гэдэг юм уу те нөгөө Баатар агшаа охин чинь тэнд тгээ явна гинлээ штэ гэдэг ийм одоо ярианд орохгүй юм шиг аавынхаа нэр төрийг унгаахгүй явах юмсан гэж өнөөдрийг хүртэл явсаар ирсэн дээ. Тэгээд мэдээж хүний итгэлийг алдна гэдэг бол одоо яг тэрнээс илүү нэр төрөө алдна гэхээс илүү тэр хүний итгэлийг алдахаас илүү айдаг гэх юм уу да тийм.